FM 104 эрүүл амьдралын радиог хүлээн аван сонсож байгаа бүх сонсогчдод орой мэндийг хүргэе. Тэгэхээр та бүхэнд мөн шинэ оны мэндийг хүргэе. 7 хоног бүрийн лхавг гарагт 19 цагаас сэтгэлийн дархлаа нэвтрүүлгээ шууд дамжуулан хүргэж байгаа лээ. Ингээд шинэ оны хамгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн сэдэв бол сэтгэл хуваагдах эмгэг гэсэн сэдвээр та бүхэндээ бас мэдээлэл зөвлөгөө хүргэхээр манай нэвтрүүлгийн зочин хүрэлцэн ирсэн байна. За нэвтрүүлгийн зочноо танилцуулъя. Тэгэхээр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны их сургуулийн сэтгцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор, сэтгцийн эмгэг судлаач, ахлах зэргийн эмч, сэтгэл судлаач Оюун Сүрэн хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, та бүхэнд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. За манай 19 оны сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн хамгийн эхний дугаарт бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр сэтгэл хуваагдах эмгэг гэдэг зүйл, сэтгэл хуваагдал гэдэг зүйлийг ер нь хүмүүс одоо ном зохиол, кинон дээрээс л нэлээд харж исэн байх. Яг бодит ер нь ямар эмгэг байдаг талаар бас тэр бүр яг нарийн ширийн мэдээллийг хүмүүс сайн мэддэггүй. Тэгэхээр эхлээд хоёулаа сэтгэл хуваагдал гэж юу болох талаар ярилцъя. Манай сонсогч нартаас энэ талаар мэдээлэл хүргэхгүй юу? За юуны өмнө энэ нэвтрүүлэг энэ оны эхний дугаараа нэг талдаа их хүнд сэдвээр эхэлж байна. Яагаад вэ гэхээр зэрэг энэ маань бол яг өөрийн чи хэлснээр ихэнх хүмүүсийн дунд бол голдуу юу гэж ойлгодог гэхээр энэ зөвхөн уран зохиолд байдаг одоо кинонд л дүрслэгддэг гэсэн ийм ойлголтод дийлэх байдаг. Яагаад вэ гэхээр энэ эмгэгийн тохиолдлууд бол маш ховор бүртгэгддэг, харьцангуй ховор бүртгэгддэг. Зөв ховор бүртгэгддэг байдал нь үнэхээр энэ эмгэг ховор учраас уу эсвэл бид нар илрүүлж чадахгүй байна уу гэдгээс бас их болох талтай. Тий. За бас нэг зүйлийг урьдчилаад хэлгээд сэтгэл хуваагдах гэхээс илүү сэтгэц хуваагдана. Өөрөөр хэлбэл сэтгэл гэдэг бол сэтгцийн үйл ажиллагааны одоо зөвхөн нэг тал шүү дээ. Сэтгэл нэг гэтэл сэтгэц гэдэг нь өөрөө маш олон талт үйл ажиллагаа. Тэр дотроо энэ олон үйл ажиллагаа маань тухайлсан нэг хүний одоо сэтгцийн үйл ажиллагаа маань одоо бүхлөтэн 2 3 өшөө хэдэн ч удаа байдیں۔ Олон тооны бие даасан нэг хүн мэтэр ингээд тусдаа тухайн эзэн биеийн дотор одоо өөр гэсэн зан төрх онцлогтой, өөрийн гэсэн сэтгэл зүйн одоо түүх, үүсэл хөгжилтэй, өөрийн гэсэн сонирхол, ерөөсөө сэтгэл тухайн одоо бие хүн гэж тооцогдож байгаа тэр хуваагдмал бие маань өөрийн гэсэн одоо бүхлөтэн оюуны амьдралыг туулцсан ч гэдэг юм. Ийм өрмөц тэр утгаараа бол зөвхөн сэтгэл хуваагдаад байгаа шинэ маань сэтгцийн маш олон үйл ажиллагаа маань нэгэн зэрэг агуулгад бүхэл цогц хэлбэрээр одоо хуваагдж байгаа гэж ойлгож байна л да. Тэгэхээр энэ эмгэгийн тухай хамгийн анхны эмнэлэг зүйн тохиоллыг бол одоо 16 дугаар зууны үед тэгээ 1500 одоо 86 онд гэж тооцогддог Jean-Pierre гэдэг одоо Францын сэтгцэн анх мэдээлж хэвлсэн байдаг. За тэгээ тухайн үед бол яг ер нь бол эмгэг маань одоо бид нар ингээд сэтгэц хуваагдах эмгэг гэж тусад нь авч үзэж байгаа боловч энэ маань бол ерөнхийдөө бол сэтгцэн эмгэг судлалын төвхөнд одоо монголчуудын дунд эстерийн өвчин гэдгээр ер нь дэлхийн нийтэд эстерийн өвчин гэдгээр их түгээмэл одоо маш эртний одоо хүн анх үүссэн цагтаа холбоотойгоор баг анхны одоо сэтгцэн эмгэгийн одоо эмнэлэг зүйн тохиолдлууд бол баг энэ эмгээр маш их бичигдчихсэн. Бүр Гиппократын үеэрж Гиппократ ч угаасаа энэ эмгийн нэр томьёог өгсөн байдгийн. Тэгэхээр энэний нэг хэлбэрл гэж явдаг л да. Тийм учраас магадгүй Jean-Pierre-ийн хувьд бол яг энэ эстерийн өвчин дотор бас нэг ийм арай өөр өрмөц зүйл байх шиг байна шүү гэдгийг хөндөж одоо тэр кейсийг хэвлүүлсэн болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр би яг энэ тухай бол сонсчихсан болохоос биш нарийн тэр кейс нь яг ямар гэдгийг мэдэхгүй л дээ. За тэрний дараа бол одоо ер нь бол Европод одоо арай илүү хөгжилтэй байсан гэдэг утгаараач байдаг юм уу. Европод энэ сэтгцэн эмгэг судлал ер нь бол
15 6 дугаар зуун 17 18 19 энэ зуунуудад бол ерөөсөө Европын хөгжил бол яг сэтгцэн эмгэг судалталд бол маш чухал да. Энд ялангуяа Франц, Герман, за тэгээд хожим одоо хаант Орос тий одоо сэтгцэн эмгэг судлаачд бол маш чухал үнцэнтэй хувь нэмэр оруулсан байдаг англи гэх мэт тий. За тэгээд 1791 онд бол Германы эрдэмтэн бол анх бол ер нь энэ бол бидаасан эмгэг байж магадгүй гэдэг утгаараа үндсэндээ бол анхны онцлогооны шалгуур маягаар одоо юм гаргах гэж оролцсон байдаг. За энээс хойш ер нь бол энэ яаж үүсээд байна? Энэ ер нь ямар учиртай юм? Энэ зүгээр нэг солиорох эмгэг мөн үү биш үү? Тэгвэл эстерийн өвчин гэж байгаа юм бол тэрний хэлбэр гэх юм бол эн чинь одоо бас яг тэрний бидний мэддэг уламжлалтаас өөр байна гэдэг энэ санаануудыг бол гаргаж тэрийг тайлбарлах гэж оролдож онлайн талаас нь тайлбарлах гэж оролдсон одоо Европын эрдэмтэд жишээлбэл одоо Пьер Жене гэж одоо тухайд одоо Францд бол маш их алдарч байсан юм сэтгцэн эмгэг судлаач мундаг манай энд судлалын түүхэнд бол нэрийн үлдээсэн юм том судлаач байдаг. За Зигмунд Фройд байна. Австрийн одоо психоанализ, психодинамик одоо сэтгэл зүйн үндсийг боловсруулсан гэж үздэг. За Альфред Бинет, Уильям Джеймс, Бенджамин Раш, Мортон Принц, Энрико Морзели гэх мэтчлэн одоо 18, 19 дугаар зуун, 20 дугаар зууны эхэнд бол үнэхээр түүхэнд нэрээ үлдээх үз одоо том онлайн үзэл баримтлуудыг гаргаж ирсэн энэ том сэтгэл судлаачид бол бүгдээрээ яг энэ эмгэгийн талаар маш их олон зүйлсийг дурдсан. Тэр үеийн Зигмунд Фройд маань өөрийнхөө онлайн үндсийг тавих хамгийн гол одоо суурь бол угаасаа эстерийн өвчтөд 19 настай эмэгтэйтэй ажиллаж авах үедээ гаргасан мэт. За энэс хойш бол энэ бид нар бол бие хүн хуваагдах эмгэг гэдгээр явдгийг. Яг л бие хүн гэдэг маань өөрөө сэтгэлтэй, сэтгцтэй тий. Тэгээд хөрөнгөсөн төрхүүлтэй оюун ухааны ухамсарын доод, ухамсарын завсрын чиглэлийн төвшний маш олон үйл ажиллагааг багтаасан ойлголт л доо. Тэгэхээр энэ бие хүн хуваагдах эмгэгийг бол ингээд судалсан түүхүүд юм уу энэ тэнд бичигдсэн зүйлсүүдээс ингээд ажиглаж хахад юу ажиглагддаг гэхээр ерөөсөө л гол шалтгаан бол хүүхэд ахуй насндаа ялангуяа 7, 8, 9-өөс доош насндаа бага насндаа сэтгэлийн маш хүчтэй одоо гэмтэл авсан хүмүүс ялангуяа биеийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, тэ оюун санааны хүчирхийлэлд өртсөн. Тэгээ удаа өртсөн. Ийм хохирогч нарт л одоо энэ эмгэг ерөнхийдөө үр дагавруулж гарч ийна гэдэг юм маш их байдаг. За миний хувьд болохоор зэрэг би ч өөрөө сэтгцэн эмгэг судлаач юм ч гэхдээ миний яг мэргэжил маань бол сэтгэл зүйч юм. Тэгээ миний сэтгэл зүйн эмчилгээний маань одоо суур маань психоаналитик буюу сэтгэл задлан шинжлэх онол гэж энэ Зигмунд Фройдын үндэслэсэн. Яг тэр чиглэлээр би анх тавигдсан. За миний энэ онлын үндсийг тавьсан хүн маань болохоор тухайн үед бол Вашингтоны их сургуульд багшилж байсан. Одоо Монгол улсад төр хугацаагаар ажиллаж исэн Пикон гэж сэтгэл судлаач, эмнэлэг зүйн сэтгэл судлаач ийм хүн байсан. Тэгээд энэ багш маань бол анх тэр багш маань одоо сургалтанд сууж байхад энэ бие хүн хуваагдах эмгэгийн талаар маш гайхалтай анхны кейсийг сонсч байсан. Тэр үедээ өөрийнхөө ажилласан кейсийн бичлэгийг хүртэл үзүүлэхэд бид нар бүр үнэхээр гайхажсэн юм. Одоо юу вэ? Энэ бидний мэддэг зүйл лав биш байна. Энэ бидний мэддгээр ерөөсөө л шизофрени солио буюу одоо бид нар тэр тал руу илүү их яадаг. Гэтэл бидний мэддэг нөгөө эстери гэдэг шал өөр зүйл гараад ирэхэд үнэхээр гайхажсэн. Тэгээд төрнөөс хойш ингээд 20-од жил яг сэтгэл зүйн зөвлөгөө засал чиглэлээр үндсэндээ одоо ингээд ажиллаад явж байхад үнэхээр одоо ийм байж болзошгүй гэдэг одоо цөөнгөн тохиолдлууд байсан. Яг аль биесээр нэгэнд нь ч би өөрөө бие хүн хуваагдах юм гэдэг онш тавиагүй. Гэхдээ яг нэг тохиолдлыг бол одоо эмч нартай хамтраад яг л юм байж болзошгүй гэж тухайн үед бас хөрхөн хугацаанд тухайн кейстэйгээ ажиллаж агаад 3 бие хүн байна гэж үзээд тэгээд 3 бие хүний надад нэгтгэх арга хэмжээ авчна гэдэг нэг бяцхан ажлын туршлага. Зүгээр энэ чинээс юу анзаарэгддэг вэ гэхээр зэрэг
миний дотор бол юу хувь хүнийхээ хувьд бол юу гэж боддог гэхээр зэрэг ер нь бол манайд төдийгүй ер нь бол одоо нийгмийн энэ оробсгай цаг тухайн нийгэмд бол энэ гэр бүлийн хүчирхэл, хүүхдийн хүчирхэл те хүүхд наснд чиглэсэн. Тэгээд маш ноцтой энэ бэлгийн хүчирхэлүүд зүгээр нэг удаагийн тохиол биш. Удаа дараагийн энэ олон удаагийн ийм хүчирхээлийн золиос болж байгаа бяцхан охтод маань ирээдүйд магадгүй хичнээн хувьд ийм асуудал гараад явахыг мэдэхгүй. Тэд нар маань яг үнэхээр одоо сэтгцэн эмгэгийн одоо тусламжинд хандах уугүй юу гэдэг бас их сонирм. Яг л энэ маань бол нөгөө бидний мэддэг сэтгцэн эмгэг гэж тооцоод идэг нөгөө солио гэдгээс чинь бас нэг талтай арай өөр байхгүй юу. Тэр хүн би арайч солиорчоогүй гэж явж байгаа хооронд юу одоо тэр хүний сэтгцэд болж байгааг бид нар бас өөрчлөлт явуулсныг тийм. Тийм болохоор энэ нэмгийг бол одоо цөөн гэж хэлэхэд зөө олон гэж хэлэхэд хэцүү. Аль ч улс оронд бол ер нь нэгдсэн судалгаа байдаггүй юм билээ. Ер нь хамгийн их судлагдсан байж болох хамгийн их одоо эмнэлэг зүйн тохиолдлуудыг хэвлүүлсэн тэрүүгээрээ одоо ингээд тэрэнд их анхаарлыг татчихсан талаас нь ингээ харах юм бол Хойд Америк буюу Америк нэгдсэн улс, Канадад бас нэлээх судлагдсан байдаг. За энд бичигдсэн болон ер нь бол одоо том хөгжингүй орнуудад ерөнхийдөө энэ одоо эмгэгийн тархалтыг тодорхой хэмжээгээр юу одоо тэдэн хувьтай байна гэж ингээд мэдээлсэн байдаг л да. Тэр мэдээллийг ингээ харж байхад ерөнхийдөө нийт хүн амын дунд 1% орчим байж болзошгүй гэж. Гэтэл ихэнх судалгаанууд нь одоо хэвлэгдсэн судалгаануудыг харж байхад голдуу эмнэлэг твтээд сэтгцэн эмнэлэг твтэж эмчлүүлээд тэгээд эвчлүүлж байхдаа стери өвчтөй гэж онцлогдчихсэн хүмүүс донд хийгдсэн судалгаанаас бол тэдгээр онцлогдсон хүмүүсийн нэг ойролцоогоор 5 хүртэлх хувь юм тий 6 хүртэлх хувь нь л одоо яг энэ бие хүн хуваагдах юм ихтэй байж болзошгүй гэсэн юм байдаг. Ер нь бол эрэгтэйгээс эмэгтэй хүмүүст илүү их тохиолддог төлөв. Гэхдээ энэ чиглэлийг сонирхуулахад бол Холливуудын одоо Холливуд маш их олон кинонууд хийгдсэн байдаг. Хамгийн анхны яг энэ чиглэлээр хийгдсэн бүрэн хэмжээний кино бол одоо миний үзэжсэнээр бол 78-9 онд гарсан санагдаж байна. Сибил гэдэг. За тэр маань одоо 3 удаа нариулан тавигдсан байдаг эргээд. Тэгэхдээ дахиад 2 удаа гэсэн үг. Анхныхт нь бол нэг 8 бие хүн хуваагдмал бие хүнтэй кейсийн тухай байдаг. Гэтэл 2-р 3-р дээр нь бол 16-аас одоо 30 гаруй бие хүний хуваагдмал байна гэдэг юм. Тэгэд ер нь бол хамгийн сүүлийн одоо би буруу санааг бол 16 онд байна. Дэлхийн нийтийн шуугуулсан яг энэ чиглэлээр гарсан кино бол Slept гэдэг. Тэгээд энэ маань бол яг бодит их дүртэй. Тэр хүн нь бол одоо Америк нэгдсэн улсад одоо интернетэд тавигдсанаар штэ. Америк нэгдсэн улсад бол одоо шоронд байдаг. Цэсэн мужлах газар байдаг. За тэр хүн бол ойролцоогоор одоо 24 бие хүн хуваагдах юм ихтэй байна. Хуваагдлын бие хүнтэй. За тэгээд тэр хуваагдлын бие хүмүүсийнх нь одоо бараг 10 гаруй нь одоо хүн амны хэрэгтэн хулгайч танхай хэрэгээр шийтгэгдсэн ч гэдэг юм даа. Голдуу нэг нүгэлэхэд буруу замаар явцсан. Ийм одоо их дүрийн тухай сонсогддог. За яг Монголын одоо сүүлийн үеийн манай олон сувгтай телевизийн олон сувгууд ингээ харж байхад бол бас энэ чиглэлээр хийгдсэн кинонуудыг орчуулж тавьж байна. Одоо олон ангидж байдаг юм уу те. За энэ дотроос миний одоо яг сургалтандаа оюутнууд тэр төшөглөөд ингээд оюутнуудад энэ мэдээллийг өгөхөд хэрэг болдог 2 гол кино юм л да. Тэрний нэг нь болохоор солонгосын хоёулаа солонгосын нэг нь болохоор зураг миний 7 харин шиг гэдэг кино байна. KBS-ийн хэлүү санаж байна. За нэг нь болохоор зэрэг нөгөө Hide and Kill гэдэг. Ер нь бол өнгөрсөн 2-3 жил миний ажиллаж байгаа бол баг энэ хоёр кино бол баг л нэг сувг дээр дуусахад л нөгөө сувг дээр баг гарч идэг. Ер нь жилийн туршид баг гараад идэг та. Тэгэхээр зэрэг энэ байдлаас харж байхад яалтчгүй нэг зүйл л батлагддаг. Тэр нь юу гэхээр хар бага насндаа одоо бэлгийн биеийн маш ноцтой хүчирхийллүүдийг ойрын хүмүүсээс голдов. Дотны хамгийн ойрын асран хамгаалагч одоо хамгийн их итгэдэг
хамгийн сэтгэл зүйн хувьд хамгийн ойрын холбоотой, их дотн холбоотой байсан хүмүүсийн зүгээс одоо хүүхдэд хийсэн хүчирхийлэл удаа дараагийн үйлдэлүүд нь явандаа тухайн хүмүүсийг одоо ийм нэмгэгт хүргэсэн гэсэн нэг ийм л юм анзаарэгддэг. Тийм шүү. Яг энэ талаар би таны саяны хэлсэн кинонуудыг бас ерхэд нь үзчихсэн. Тэгээд бас нэг тэр залуугийн тухай интернетд бас нэлээх мэдээлэл байсан. Билли гэдэг залуугийн тухай л да. Маш олон одоо 24-тэй. Тийм. Тийм. Тэгэхээр зэрэг энэ талаар бас хүмүүс яг киноноос ер нь бол мэдээлэл авсан байгаа. Би ч гэсэн. Тэгээд үүсэл нь болохоор ерөөдөө бага насанд авсан одоо тэр хүнд хүчирхийллийн үр дүн гэхээр зэрэг одоо ер нь манай дэлхийн нийт дэлхийн нийт гэлтгүй манай Монгол улсад бас хүн болгоны одоо стресс, бухимдал маш одоо нөгөө сэтгэл зочирдом үйл явдлууд гараад байгаа нь бас санаач гэсэн ийм зүйл болохыг өгөөсөхгүй л гэсэн зүйл шүү дээ тий. Яагаад гэхээр зэрэг миний нэг эмзэглэж байгаа зүйл юу гэхээр зэрэг одоо манай техникийн одоо магистрант дунд сүүлийн одоо 4-5 жил яг энэ хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр 2 ч одоо магистрийн ажил хэвлэгдээд хамгаалагдлаа. Одоо бас нэг яг хамгаалтын шатанд орж байгаа. Бас нэг тохиол тэр нь цэвэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн кейсүүдээр хийгдэж байгаа. Тэгтэл тэнд болохоор үнэхээр аимшигтай одоо эмнэлзэн тохиолдлууд байгаа байхгүй. Тохиолдлууд тэр нь одоо хамгийн аимшигтай нь одоо хэдхэн настай тий 10 хүрэхгүй 10-аас доош настай бол төрсөн эцгээс ч гэдэг юм тий удаа дараа дээдл нь одоо бүр 13 нас хүртэл 8 настайгаас нэглээд 13 нас хүртэл нь одоо ингээ удаа дараа одоо хүчирхийллээд 2 ч удаа жирэмслүүлээд төрсөн эцэг нь жирэмслүүлээд хүүхдээ абортонд орж нууцаар абортонд оруулчаад үйлдэлээ тасалсан байхад үргэлжлүүлээд тэр одоо тохиолыг бол 2 нах цах нь ээлжилж тэгээ нэг нь гих мэтчлээ. Тэгэхээр энэний цаана ерөөсөө алсын үр даавар нь юу вэ гэдэг бол яг л энэ сэтгэл зүйн гэмтэл дээр суурлагдсан маш ноцтой энэ эмнэлгүүд. За яг нэг талдаа солиорох буюу одоо шизофрени гэж бид нэр хэлдэг шизото болох. За энэ бол одоо тэгээд миний хувьд зүгээр судлаач хүмүүст одоо сонир сонсогдох байх. Гэхдээ энэ бол бас нэг талдаа бол одоо нэгэнтэй л нийгэмтэй дасан зохицох чадваргүй болтлоо ингэж гисэн тухайн ар гэрээхэн тухайн кейстэй бол энэ одоо хинч ойлгомжтой тэрийг бол тэр асуудлаас үүдэлтэй болчихсон гэдэг хүн хүлэн зөвшөөрөх амархан болчихно. Гэтэл биехэн хуваагдлын эмгэгийн хувьд бол миний уншижсэн болон ажиглаж ирсэнээр бол тэр болгон сэтгцэн эрүүл мэндийн тусламжид хандахгүй явах магадлал өндөр. Одоо өөрийнхөө чөчрөг болохгүй. Ер нь яагаад байгаагаа ч мэдгүй. Их сайндаа хүмүүсийн донд олон хайштай л гэж. Надад нэг олон хайштай. Сүрэн дээр хэд хоёрдаг. Иргэн тойрны хүмүүс нь тэгжил үнэлэхээр гэтэл ихэнх тохиолдолд яг энэ нэмэлзэн одоо тэр судалгааны юмнуудыг уншиж байгаа тийм үү онлайн талаас нь юмнууд уншиж байгаад юу анзаардаг гэхээр тухайн хүн яг хуваагдмал биеийн үед хийгдсэн олон зүйлийг мэдгүй өнгөрөх боломж гэдэг. Одоо өөрийгөө хийсэн гэхэд би юу гүг би өстө яаж исэн юм хийхгүй өстө гүйлгүй дэл гэдэг өнгөрнө. За тэр нь нэг айхтар хүний анхаарал татгууз ноцтой тий өөртөө олон бусдад аюултай ийм асуудлууд үр дагавар гарах утсаар удаа дараа болчоогүй л бол хүн баг мэдхгүй өнгөрөхийг үгүйсэхгүй байгаа байхгүй юу? Үгүйсэхгүй. Тэгээд ч тэр айгуудл гэж нэрлэгдээд байгаа тэр юмаа санахгүй байх хугацаанд ямар хугацаанд үргэлжлэхийг маш богино хугацаанд үргэлжилсэн бол хүн мэдхгүй л өнгөрөн шүү дээ. Тий аль юм март санахыг тэр хөгжөөд тий. Тэгээд түрүүний хэлсэн шиг нэг ноцтой хүн харах уц бүх ямар аимшигтай юм бэ? Хүүшин чи юу болоод байна гэд хүний анхаарал татхуцаар тийм үйлдэл тийм зүйл хийхгүй өнгөрлөө гэж бодох юм бол одоо тэрийг хэн ч анзаарахгүй байхгүй. Өшөө нөгөө ийм хүмүүсийг ингээ харж байхад кейсүүдийг уншаад за тэр кинон дээр дүрсэлсний аливаа кино гэдэг бол зүгээр нэг уран зохиолын юм байдаггүй л дээ. Төсөөлөх юм биш тий. Ягаад гэвэл ялангуяа ийм сэтгэл зүйн дараамуудан болох бол одоо маш сайн нөгөө тухайн талаар их сайн судлагдсан байж хийдэг л дээ. Судлагдсан байдаг гэж. Жишээлбэл та бүхэн ер нь санаж байгаа 2014 онд гарлуу хар хүн гэдэг
тий Америкийн Холливуудын их том кино шүү дээ. Гэтэл хар хунгийн гол дүрт тоглосон тухайн үед хар хүн тоглоно гарч байхад бид нар ч гэсэн ингээл анх үзчихэл энэ ч одоо яг юу вэ? Одоо би хүн хуваагдмал юм үгүй эсвэл одоо яач юу гэл ингээд бодчихсон. Тэгээд их олон талент сэтгцийн талаас юм гаргасан байдаг л да. Маш үнэмшилтэй гаргасан. Тэр гол дүрийг бүтээсэн хүн бол зүгээр л тэр өвчтөн өөрөө явж байгаа юм шиг л те. Зүгээр л тэр хүний амьдралыг тэр чигээр нь зүгээр минут цагаар нь дагж мөрдөж байгаа л эвлүүлсэн юм шиг л. Гэтэл тэр дүрд тоглож байгаа тэр Keira Knightley гэдэг те английн жүжигчин шүү дээ. Гэтэл тэр хүн болохоор зэрэг Harvard их сургуулийн сэтгэл судлалын доктор хамгаалсан хүн те. Их сонирхолтой. Тэгэхээр тийм хэмжээнд одоо мэрэгсэн байж энэ дөрүүдийг гаргах байхгүй юу угаасаа. Тэгэхээр зэрэг юу харагддаг вэ гэхээр зэрэг одоо яг тэр утгаар нь ингээ харуулахаар эднэрийн тэр нийгэмд байр суурь, ажил хөдөлмөрийн чадвар эднэрт маш их ноцтой үр дагавар гарахгүйгээр ингээд үйл ажиглагдсан байдлаараа даалд маягаар явахыг үүсэхгүй. А нөгөө төгөр сэтгэл зүйн гэмтлэлээс миний ингээд ажиллаж байгаа хугацаанд өнгөрсөн хугацаанд ажилласан кейсүүдээс ингээд харж байхад хүн өөрөө ч мэдлгүй өөрийнхөө сэтгэл зүйн гэмтлийг эмчлэх тохиолдол бас байдаг. Амьдралынхаа явцдаг. Жишээлбэл одоо хоёул нэг жишээ татъя л да. За нэг 3-4 наснда ямар нэгэн одоо сэтгэл зүйн гэмтэлд өртсөн байж одоо тэр нь одоо сэтгцэд нь нөлөөлсөн бай гэж бодъё. Тэгтэл тэр үед яад энэ сэтгэл зүйн гэмтэл болоод байгаа юм бэ гэхээр тэр насанд энэ болох ёстой зүйл үү? Би энийг хүлээж авах ёстой юм уу, ёсгүй юм уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт би энийг яаж одоо хүлээж авах ёстой юм? Энд ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой юм? Энд одоо эсэргүүцэх ёстой юу? Найр таван хүлээж авах ёстой юу? Эсэргүүцлэхэд ямар хэмжээнд эсэргүүцэх ёстой? Ямар хэлбэрээр ч гэдэг юм. Ийм ойлголт байхгүй. Тухайн үед яахыгаа учраа мэдэхгүй. За Фройдийн үндэслэн сэтгцийн задлан шинжлэх онлын психоанализ онлын үүднээс бол ийдийн хувьд энэ бол ерөөсөө маш ямар нэгэн хариу өгөх ёстой аимшигтай зүйл. Одоо төрөмгийлэрч байдаг юм. Ингэх ёстой. Энийг ямар ч хэлсэн хүлээж авах боломжгүй зүйл гэж яддаг. Гэтэл суперэгогийн хяналтаар бол одоо хүлээж авах ёстой юугүй юу гэдэг нөгөө шалгуур тавьж өгдөг эцсийн шийдвэрийг гаргахад маш чухал чиг заавар өгдөг төвшин л тоо. Энэ бол хувьсрын дээд төвшин гэж нэрлэдэг байдаг. Гэтэл энэ нь болохоор хариулж мэдэггүй. Ямар ч хэлсэн одоо тухайд суперэго завгүй байсан байж болно. Хариулж мэдэггүй учраас туршлагагүй учраас одоо энийг бол нуунд харагдуулах ёстой ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар энэ чочрлыг одоо яаж хийгээл өнгөрөх хэрэгтэй л гэдэг юм өгдөг болохоос яаж гэдгийг хөхгүй. Тэгтэл нөгөө энэ хоёрын дунд ч нөгөө эго буюу би одоо би оюнсран өөрөө энийг яах ёстой, дарах ёстой юм уу? Эсэргүүцэх ёстой юм уу? Аялдан дагах ёстой юм мэдэхгүй болчихлоо шүү. Зааварчилгаа байхгүй. Гэтэл энэ дотоодоос болохоор надад чинь айгу хэцүү зүйл гэхээр хэцүү ч юм уу бүү мэд. Одоо гоё зүйл юм уу бүү мэд болчихволж мэдгүй. Тэгэхээр зэрэг эго энэ хоёр төвшний дунд гацчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо эгогийн биеийн хамгийн гол одоо мөн чанар бол тайван байдаг. Ерөөсөө л аюулгүй байх хэрэгтэй. Гэтэл энэ хоёр төвшин аль аль нь хариулж чадахгүй болохоор энэ чочролт ч аюул үүсэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр оюун аюулгүй байдлаа хадгалахын тулд одоо энтэй ч төвшөлцөөд хэрэггүй юм байна. Нөгөөхдөө ч төвшөлцөх ямар ч боломжгүй аль аль нь хариулт өгөхгүй байгаа учраас одоо эго энийг хариулах хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр эго өөрийгөө хувааж байгаа. Өөрийгөө хуваагаад нөгөө хуваагдмал орон зайтай өөрийг нь аюултай байдалд оруулаад байгаа энэ чочрлыг тэр чигт нарийнаар шахаад оруулчихж байгаа. Тэгэл мартцсан. Энийг харахад нэг л сайхан амгалан юу ч болоогүй юм шиг бүх юмыг айтаах гэж шийдсэн юм шиг боловч цаана нөгөө хувагдмал орон зайд байгаа юм чинь зүгээр номхон дүлгэн байхгүй шүү дээ. Энэ амьдралын явцад тэрийг чинь өдөөсөн, сэдээсэн, тэрийг сануулсан юмнууд гараад ирнэ те. Тэгэнгүүт нөгөө хувагдмал орон зайд байгаа юм чинь бас нэг өрнөгчгийн тэндээс цухалзаж эхлэх болно те. Яг тийм үед л тэрийг дахиад одоо энэ аюултай байдалд оруулах хуц байна гэж үзээгүй. Эсвэл одоо суперэго наадхаа гараад энэ чи ингэ шийдчихдэг байхгүй. Энэ чи ийм л зүйл байгаа. Энэ тийм ч аюултай зүйл. Эсвэл энэ аюултай энийг шууд ингэж устгах ёстой ч гэдэг юм. Ямар ч хэлсэн тодорхой зааварчлага
өгөгдөөд энэ хуваагдмал орон зайд байсан зүйлийг одоо нух шаардлагагүй хуваагдмал орон зайд одоо байлгаж авах шаардлагагүйгээд шийдэгдээд тухайн үед ингээд шийдэгдчих юм бол амьдралын явц шийдэгдчих юм бол энэ ингээд залруулагдаж болно гэсэн. Гэтэл тэхгүй яваад байх юм бол тэхгүй болоод байх юм бол эго ч өөрөө нэг талдаа аягүй хүчтэй юм шиг мөртлөөсөө их чадвартай юм шиг мөртлөөсөө хязгаарлагдмал зүйл зөндөө байна. Тэгээ нөгөө хязгаарлагдмал юмнууд гараад ирэхийн тусам одоо тэр тохиолдол болгоно нөгөө эго чинь нөгөө хоёр орон зайгаас л тусламж хаана шүү дээ. Одоо яах вэ гэдэг. Тэр нөгөө хоёр нь бас тусалж чадахгүй ч гэдэг юм уу, туслах хариу өгөхгүй ч гэдэг юм. Ямар ч гэсэн эгод ямар нэгэн одоо боломж олохгүй байх юм бол эго чаддгаараа л хуваагаал хийгээд байх гэсэн үг байхгүй зүрлээд хэлэх юм бол. Тэгээд бие хүн хуваагдмал юмгийн нэг онцлог нь хуваагдмал орон зайд байгаа бүхэн нэг бие хүн болж хөгжөөд байгаа нь. Тэгээд тэр одоо хуваагдмал биеийг ингээ харж байхад тэрний зорилгыг ч юм уу тэр кинон дээрээс юм уу ингээл кейсүүдийг уншиж байхад юу анзаардаг гэхээр нөгөө эзэн биеийнхээ тухайн нэг тохиолдолд шийдвэр гаргаж чадаагүй, шийдэж чадаагүй зүйлүүдийг л тэр үед одоо эсэргүүцээд байдаг юм уу те эсвэл одоо ямар ч гэсэн эзэн бие хамгаалах гэж л оролдсон. Гэхдээ хамгаалах гэж оролдсон зүйл нь нийтээр хүлээн зөвшөөрөгдөх зүйл мөн байсан уу биш байсан уу өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөх боломж байсан уугүй юу гэдгээс хамаарат л одоо ядчгүй л энэ бол одоо тэр хүний оршин байх тэрнийг үүсмэл бие хүний оршин байх ёстой шалтгаан болоод тэгээ тэр нь л оршоод байх юм бол нэгсэндээ бие хуваагдмал бие хүн амьдраад байх гэсэн үг байхгүй. Тэгээ яг янз янзын кейсүүд байдаг. Жишээлбэл манай багшийн тэр сургалтынхаа явцад биднэрт танилцуулсан кейс болохоор анх 26-7 насныхаа үед бол тэр Америк хүн л дээ. Тэгээд одоо тухайн үед сэтгэл зүйчд турх зорилгоор хандсан байдаг. Илүүдэлж энтэйгээд. За тэгээд янз бүрийн хэд хэдэн хүмүүсийг дамжсан юм шиг хамаа багш нар иртлээ. За багш нар ирэхэд бол миний ойлгосноор бол нэг 31 2-тай орчим. Тэ 30-аад насны л ирсэн юм шиг. Бас л турх зорилгоор байсан. Тэгээ манай багш маань ер нь бол энэ чиглэлээр ажиллахаас өөрөө ерөнхийдөө хүүхдийн сэтгэл зүйн гэмтлэр ажилласан хүн. Гэхдээ хүүхдийн сэтгэл зүйн гэмтлэр ажиллахдаа гэмтлийн улмаас одоо хоолтын өөрчлөлттэй eating disorder гэж нэрлэдэг. Одоо анорекситэй ч гэдэг юм те нөгөө бие голоод те хит их одоо нөгөө жим барих янз бүрийн техникүүд турхаа байх гэсэн ирмэлцлээс янз янзын тохиромжгүй арга хэмжээ авснаас болоод ингээд сэтгцийн өөрчлөлт болж байгаа. Тэгэхээр тийм кейсүүдэд илүү их ажиллаж ирсэн юм билээ. Тэгээд тухайн эмэгтэйч гэсэн бас жин хянах зорилго тэгжил ирсэн гэж анх таамагласан юм шиг. Тэгээ 2 жил орчим ингээд яг тодорхой одоо график гаргаад ингээд ажиллаж итэл 2 жил ажилласны дүнд эхний хуваагдмал бие хүний болсон байдаг. Тэгээд явандаа ингээд үргэлжлүүлж 6 жил ажиллаад нийтдээ энэ хүнээс 48 хуваагдмал бие хүний болсон. Тэгээд энэ кейстэй 20 жил ажилласан манай багш үлдсэн 14 жилд энэ бүх 48 бие хүнийг одоо нэгтгэж одоо эзэн биет нь хүлээн зөвшөөрүүлтэл нэгтгэж нэг эзэн биетэй нь үлдэх энэ бүх зүйлд одоо зарцуулсан. Тэгээд зарим нэг бичлэгээсээ биднэрт харуулхад бид нар бүр үнэхээр гайхчихсан. Үнэхээр тэгээд тухайн үед бол ийм юм байдаг юм байх таа. Тэгээ яг хоо тэгэхээр явцын дундаа нэмэгдээд байсан гэсэн үг үү? Ер нь яг хоо тий. Тэгэл одоо ямар үүсэлтэй байна уу гэдэг юм ингээл хөөгөл гараад. Тэгээ тухайн кейс манай багшийн танилцуулснаар бол анх 3 наснда төрсэн эцэг их хоёроос бэлгийн хүчирхийлэл авсан байдаг. Тэгэл баг одоо бид нар танилцуулсан түүхээс ингээ хараад баг жил хагасын давтамжтай байнгын дандаа бэлгийн хаалтлах хүчирхийлэл бүр удаа ойрын тий ахыхаа найз нар ахаасаа ч гэх юм уу эсвэл одоо өвөөгийнхаа найз нар хамгийн сүүлд нь нөхрөөсөө одоо нөхөр нь бас их тийм зан бие хүний бас их өөрчлөлттэй хүн байж таарсан байдаг. Тэгээд анх тэр сэжүүр нь юунаас гарсан гэхээр хүүхдүүд нь тэр хүний хүүхдүүд нь хурж ирээд одоо ээжийнхээ ажиллаж байгаа хүнтэй ингээ уулзсангаа манай ээж ингээ хаяа ингээ бас зарим нэг юм сандаггүй аюу сонин өөр бид нартай ерөөсө бараг ерөөсө өглөө гараал орой орж ирээд л ингээл
Гэхдээ зарим нь бол ингээл заримдаа ингээл бид нартай ингээд цаг өнгөрөөж байгаадаа ингээл нэг ээж минь биш юм шиг айгу олон юм сонин ингээд. Тэрнээс гадна ээж нь өөрөө тэр кейс нь өөрөө багшд маань болон хүүхдүүдтэй хүртэл хэд удаа ингээ хувцсныхаа шүүгээд байгаа хувцснууд энэ миний хувцс биш. Би өстэй яагаад ч юм хувцс сонгож байхгүй. Хэн миний хувцс хэн миний шүүгээд жисэн шидэ юм авчиж ирээд байгаа ингээд. Тэгээд тэр хуваагдмал 48 бие хүн дотор нь бие үнэлэгч те тааж үзүүлбэр те үзүүлдэг хүмүүс тэр үедэл нэг хуваагдмал биеийнх нь болохоор нэгэн их сургуулийн одоо бүр нэгэн чиглэлээр доктор хамгаалсан хүн хүртэл байсан. Тэгээ тийм сонирхолтой. Тэгээд тэр амьдралын бүгдээр мэддэггүй. Тэ. Тэг их сонин тэгж анх галчилсан гэл тэгэл их үлгэр шиг сонин бүр итгэдэж хэцүү тийм юм ярьж байгаа байхгүй. Тэгээд үнээр тийм байдаг юм байх тал гэж бодож байсан. Зүгээр тэрнээс хоош ингээд сэтгэл зүйн янз бүрийн асуудалтай хүмүүстэй ажиллаж байхад бол бас энэ ялангуяа бага наснд хүчрхийл автсан, өөрчлөсөн удаа дараагийн юм хүчрхийлд өртсөн хүмүүстээс бас тийм байх үедээ гэж сэжиг бүхий юмнууд байсан л да. Яг нэг тохиолдлыг бол яалтчгүй бид нарыг онцолсон. Яагаад гэхээр би одоо тэрийг ярих гэдэг байгаа байхгүй. Тэгвэл илүү хүмүүст ойр байж магадгүй гэдэг утгаар. Анх илрэх асуудал нь бол намайг даалдж одоо эмнэлэг зүүн юу ур чадвар суралцсан гэдэг нэг сэтгэл судлалын одоо ангиг төгссөн оюутан маань одоо яг эмнэлэг зүүн сэтгэл эмнэлэг зүүн практикт ажиллаж сурмаар байна гэд тэг манай анагаахын оюутнуудаа зөв манай хичээл суужсэн байхгүй юу. Тэгээ нөгөө тэр чинь бол сэтгэл судлаар бүр төгссөн хөхөд. Тэгээ над дээр чи яг тэр үед бид нар чи яг анагаахын 4-р курсын оюутнуудтай ажилладаг гэсэн. Тэгэхээр нөгөө 4-р курсын оюутнуудаас арай өөр агсан төвшнөр нөгөөтэй чи ажиллах байсан учраас нөгөө тасгуудаар явж хагаад тэгээд хүүхдийн тасаг тавьсан шинэ хөвцөн хүмүүс байна уу гэд. Тэгээсэн чи нэг 2 хүүхэд аа гэл хоёулаа одоо сэтгэл готролтой ирсэн. Нэг нь одоо амиа хорлох хийсэн гэд. Нэлээд хүнд хэлбэрийн сэтгэл готролтой гэлдэгсэн. Тэгэлээс тэр 2 шинэ хөвцөн хүүхэдтэй уулзаад гэсэн чинь нэг нь бол яалтчгүй хараад сэтгэл готролтой байна дөө гэхээр байна. Нэг нь бол ерөөсөө сэтгэл готролтой гэд харах хад бол тийм гадна төрхөөрөө тийм биш. Нэлээ юм цоглог гэмээр цайлгүй хөхтэй. Тэгээ нөө амиа хорлох хийсэн гэсэн хөхтөлтэй. Тэгээ нөгөө оюутанда нөгөө сэтгэл судлаач хөхттэй. За чи энэтэй ажиллана шүү гэл. Тэгээ нөгөөх маань өөрөө аягүй тийм санаачлагтай итгэвтэй охин байсан л та. Маргааш нь хар өглөөгөр хурж ичээд чи би оюутнуудын хичээл сууж байхаар нөгөө хөхтөд дээр ороод ирэхээр тэг яваад тэрнтэй сайн түүхийн сайн сонсоод мэдээлэлээ сайн цуглуулаарай гэдэг ерөнхий юм хэлж өгчөд явуулчихгүй юу. Тэгээ би бас жоохон яар байсан хичээл дуусангууд би сургууль руу явах, төв сургууль руу явах хэрэгтэй учраас чи эрт орж ирээргээ хэлсэн байсан байхгүй. Тэгээ оюутнуудынхаа хичээлийг дуусгаад бачаасаа орж ирдэггүй. За яадсан юм бол доо гэд араас нь явдаг ч юм л гэсэн чинь нөгөөх маань орж ирсэн нүр нь бүр ухаа цайцсан. Нэх хачин царайтай мөрөд төрлөө. Яасан гэсэн чинь бүр нэг тийм гайхширсан одоо бүр уучраа болохгүй байдалтай. Яасан гэсэн чинь үгүй би бүр ойлгосонгүй юм чиг. За яа гэсэн чинь ингээд гэл юмаа ярьж байна. Тэгээд ярьж суучаас ойлгоно суужсан ба. Тэгэл нөгөө миний зааварчилгааны даваа маань хүн асуух мэдээлэлүүд цуглуулж явжсэн чинь гэнт нөгөөх нь хоолойгоо нэг ингээд жоохон засажсэн. Хүлээ ачаал. Энд найз залуутай хоол нь өөрчлөгдсөн юм л да. Тэгсэн нөгөө хүүхэд байна. Ерөөсөө сэтгцэн эмнэлэгт ерөөсөө ажиллаж байгаагүй. Тэгээ юм сэтгцэн асуудалтай хүмүүст ерөөсөө нүүр тулж ерөөсөө ажиллаагүй л хүүхэд. Тэгээ нөгөө чинь бүр гайхаад байрцаалдаад тэгээд нөгөө чинь бүр юу хэлэхээ мэдэхгүй байжсэн чинь цаанаас нь соглогч орж ирээд чи тариагаа хэлэг эмчилгээний чинь цаг болцсон гэдэг аваа гарсан гинэ. Тэгээ гарах үед гэчээд чи эмхтэй хөхт шүү дээ. Тэгсэн чинь бүр яалтчгүй эрэгтэй хүн байсан багшаа. Яг л эрэгтэй. Яг л нэг залуухан эрэгтэй.
гэ нөгөө ч гайчиргаад тэгээ би бүр гайхад за хоёлаа маргааш орж үзье. Маргааш өнөөдөр одоо байлаа гэд. Тэгээ маргааш нь оюутнуудын хичээл байхгүй хичээлээ зохицуулж байгаа ямар ч хэлсэн бүр нэлээд цаг гаргаж агаад нөгөөхөө дагуулал орлоо. Нөгөө охин маань байж л тэгээд яасан чинь бүр янз янзаар оролдоод болдгоо. Нэг л лив таарахгүйсэн. Тэгээ би сүлдээ за бали шиг нуугдчих шиг боллоо гэж удаад нэг жоохон хайхрамжгүй бали гэж дуусах гэдэг. Яс энэ ч ямаг оролдоод ингээл гинт тэгээ би бүр гайхчихж байгаа юм чи. Тэгээ яалтчгүй одоо түрүүний яг тэр ярилцчихсан охноос шаал өөр. Ерөнхийдөө бие авч урж байгаа нь бол яалтчгүй эрэхтэй хөө залуу эрэхтэй. Ерөнхийдөө одоо манай тэр үйлчлүүлэгчийн настай нэлээд ойролцоо байж магадгүй. Гэхдээ 1-2 насны ах байж болзошгүй. Энд ч юм товцоогоо юу ч гэлөө нэг тим юм хэлдэг юм аа. Тэгэнгүүт нь би яагаад ч хамааг хэлж болохгүй байсан. Чи яасан? Өөрийгөө хэлүүлэх гээгүй юм бол чи яах гэж тэгвэл ингэсэн чинь тэгээд дугаалцсан. Тэгээд чи яасан? Ямар зорилгоор энд туслах хэрэгтэй байсан юм чи яагаад ингэж ямар учиртай чи нэгэнтэй бидэнтэй ярилцахыг хүссэн л болоод чи гарч ирсэн баг. Тэгэхээр хүсэх юм бол одоо бид гурвын дунд энэ ярилцлага өрнөх учраас чи нэгэнд гарч ирсэн бол өөрийгөө танилцуулж болно шүү гэсэн чинь. Цаг нь биш. Яг жижигээг л хамгаалах гэсэн. Наа жижигэд юм хийхгүй шүү дээ. Гингүүд одоо өөр нэг зүйл байгаа юм байна гэдэг үнтэй. Жижигэ гэж хэм. Бид нэр жижигэ гэж танихгүй шүү дээ гэсэн чинь. Яаж таних вэ та нар гэсэн. Нэг тиймэрхүү юм болсон. За тэгээд өнгөрсөн. Тэгээд яг гарч ирээд би эмчлэгчд нь хэлж байгаа хгүй. За энэ хүүхд иймэрхүү тохиолдлууд гарлаа шүү. За тийм болохоор зэрэг яа. Хэдүүлээ нэг боломжтой ажиллах хэрэгтэй байна. За ямар ч хэлсэн том хүн одоо бид нар шиг манай хүүхдийн тасгийн эмч маань тэгэхэд ер нь бол Ахмад эмчилтэй одоо сая тэтгэвртэй гарлаа. Тийм надаас бас нэлээ. Тэгэхэд бит хоёртой бол та бит хоёртой бол нугтчих магадгүй. Тийм болохоор угаасаа анханасаа илэрснээр нь энэ охинтойгоо ажилланаа. Тэгээд ийм анхаармаар байна. Тэг яг тэр үед манай би ерөнхийдөө сэтгцэн хөлбөмбөгийн үндэсний төвд 2010 он хүртэл сэтгэл зүйчээр байсан. Тэгээд 10 оноос багшилсан байхгүй. Тэгээд яг тэрний дараахан болсон учраас тэр үед сэтгэл зүйн эмчилгээнд дээрээс нэг залуу эмчигээ дуудаад за одоо та хоёр ингээ хамтрана. За тэгээд ерөнхийдөө багш нь бас гэртээ уншиж байгаад ер нь яг ямар байдлаар ажиллах хэдүүлээ нэг төлөвлөгөө гаргахыг гээд тэгээд ямар ч зүйл хүүхдээ яаж игээд нас нь бол хүүхдийн тасаг тэнцэхэргүүлсэн л да. Гэхдээ айгүй бас амьдралын их өрөвдмөр нөхцөл байсан болохоор одоо хүүхдийн засгийн эмч маань угаасаа өөрөө олж ирсэн. Тэгээд за та яаж игээд үргэлжлүүлээд наад хүүхдээ одоо 10 хоноод гаргах вшээ. Нэгэнт л одоо хэдүүлээ яасан наад шиг уусаа 10 хоногийн дотор асуудал шийдэгдэхгүй учраас ядаж 1 сар орчим байлганаа. Тэгээд тэр хооронд хэдүүлээ аль болохын одоо хэр удаан ажиллах зүйл байгааг мэдэхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ их боломжтой ядарсан охин туслая. Өнчөө охин тэг өрөвдмөр ийм түүхийг тулсан хүүхдээсэн. За тэгээд эхний ээлжинд бол яг ингэж шүү гэдэг. Ингээд хэдүүлээ нэг төлөвлөгөө шиг юм зохиогоод. Тэг бид нар ажилласан. Тэг нэг 20-од хоног үндсэндээ болсон санагдаад байна. Тэгээд би нэг тэр дунд нэг 2-3 удаа уулзсан. Тэгэл яг л дөрвөн юу одоо яг эзэн би дотор юм 1 эрэгтэй 2 эмэгтэй байгаа юм байна гэж. Үзээд үгүй 1 эрэгтэй 1 эмэгтэй байгаа юм байна. Тэгээ эзэн битэг 3 юм байна гэж. Хуваагдсан байна. Тийм хуваагдмал хүн нь болохоор 2 юм байна гэж ойлгоод. За тэгээд ерөнхийдөө түүхийн яхад энэ хүүхэд ч гэсэн хамгийн анхны одоо хүчирхийллийн юг бол 2 настай та. Хойд эцгээс авсан байдаг. Биеийн хүчирхийлэл. За тэгээд бэлгийн хааллага маягийн юмд бол одоо хамгийн анхных нь одоо би буруу санааг бол 6 орчим наснда халдлага төрсөн. Тэгэл төрсөн ихээсээ одоо үл хайхрах бие махбодын хүчирхийлэл бүр их багаас 2 наснаас ч өмнө баг авсан гэж болох үз. Үндсэндээ одоо ээж хүсээгүй хөөхөд тэгээд одоо
2 настай ихч болол 3 аж хүрээгүй шахам дүүн одоо хэдэн сартаач байсан. Тэгтэн л тэр хойд эцэг нугасаа бас нэг тийм муу мууч явдалтай хүн байсан. Шороо оронгоор авсан. Тэгээд тэр муу зам руугаа яваад тэгээд их нь 2 хүүхэдтэй үлдэнгүүтээ одоо 3 дөнгөж өнгөрч байгаа 4 аж хүрээгүй хүүхдэд дүүгийн татгаад ээж нь одоо орон гэртээ болохын төлөө явж байгаа гэд ерөөсөө ингээл дүтээ тэр жижиг охиныг харь танихгүй илгийн хүмүүст дууд бараг бол тэгэл явчихсан. Тэгэл тэр хооронд яаж хөөрхий амтан тэр олон жилиг ингээд тэр хүмүүсийн арга ивийг олж зайлуул явсан. Тэгээ яг тэр чинь яг 3 юм байна. 1 эрэгтэй 2 эмэгтэй. Тэгээ хамгийн жижигэ гэдэг нэг 5 6 орчим настай яг тэр анхны бэлгийн халдлагын үед л үлссэн байж болцсохгүй юм лээ. Тэгээд 13 4-тэй нэг охин байгаа. Тэр нь яасан гэхээр зэрэг 12 гой өнгөрөөд нэг 13 арай хүрээгүй байхад нээж нь. Айгүй олон жил ингээд үндсэндээ тэр хөдөө орон нутагт байдаг хүүхдэлтэй одоо дүүтэй ингээд хайж явсан мөртлөөсөө 13 4 настайд нэрэл дүүг нь авал. За одоо чи том болсон. Өөрөө амьдралаа зөхөө. Ээж нь ингээд гадагшаа явхаар болсон. Дүүг нь авч явна. Жоох юм чи ингээд дүүг нь аваад тэр охиныг үндсэндээ ингээд хайцсан. Тэгээ хөрх юм. Сурлах сайтай. Тэгээ багшны хайрыг татсан хүүхд учраас л яваад байсан болохоос наашаа гэх ёстой хөнгө байжгаад 17 тэр чи 18 жоохон өнгөрцөн хүүхдээс юм а. 17 настай оюутан болоод ирсэн. 17 18 нас арай хүрээгүй байхдаа оюутан болж ирээд тэгээ азар их сайхан сэтгэлтэй нэг ганц бие залуу бурхнаас харсан байгаа үстэй 3 юм наашаа гэх одоо хотод наашаа гэх ах дүүсгүй юм 3 оюутан хүүхдийг одоо өөрийнхөө 3 байрна. Нэг өрөөнд ямар ч үн носгүйгээр ингээд яадаг өөрөө болохоор зэрэг уурхаатай ажилдаг. Тэгээ бүр тэр охины оюутны сургалтын төлбөрөнд төлсөн. Яан зүрийн дарамт одоо хүн болсоор ажиргал гэж баг тэнд л үзэж байгаа. Тэгээд өөрөө тэрийг ахаа гэж нэрлэдэг. Тэгээд тэр хүнийдээ байж хат нь нэг өдөр яг нөгөө ганц бие залуу тэгэл нөгөө уурхаагаас нэг хэсэг хугацаанд хурж амралтай гэж илтгэл юм шиг байна л да. Нэг сар ажиллажаал нэг хэд хоног хурж амарчаал буцаад явдаг ч юм уу та. Тэгээ тэр үед нэг амралтаар ирсэн үедээ нэг багийнхаа найз гэж нэг нөхөртөө хурж ирэл тэгэл ирчүүд чинь ерөөхдөө нэг идэж уун штэ тий. Тэгээ нөгөөхтөө шоудаад гэртээ шоудаад маргааш өглөө нь өөрөө ажилдаа гараа явцсан хойно нөгөө ахын найз гэсэн согтуулсан нөхөр охиныг хүчрхийлэх гэж оролцсон. Тэгээ тэрнээс цухтаж явцад тэр эрэхтэй. Тэгэхээр хамгаалагч тэр үүссэн байж болцсохгүй юм байна. Тэгтээ тэр нь бол үүсэд нэг удаагүй харьцангуй нэг бидний тооцоололоор бол нэг 8-9 сар орчмол болсон байж болцсохгүй юм байсан. Тэгээд ямар ч хэлсэн одоо энэс өөр байхгүй мэн гэдэг асуудлыг ерөнхийдөө боллоо гэд бид нар тэр нөгөө охин маань хөөрхөн амтан бас хичээл номж хэцүүдчихсэн. Тэр нөгөө улсын эмнэлэгч бас хэцүү шттэ. Тэгээд нөгөө шилжүүлэл заавал насан туршидтын тасагт оруулах гэдэг. Насан туршидтын тасагт ч нь болохоор заавал солиорлын юм ихтэй хүн орох гэдэг. Тэгэхээр болтгоо. Тэгээ ялтчгүй нөгөө хүүхдийнхээ тасагт байлгаж байгаа хугацаанд дээр нь л ажиллая гэдэг. Тэгээ ямар ч хэлсэн бид нэг өөрсдийнхөө янз янзаар судалж байгаа нэг тактик яагаад дөрүүлээ хамтар сэтгэл заслын хүүхдтэй яаж байгаа юм психодрам гэж бид нар нэлээд одоо сэтгэл зүйн жүжиглэлт маягийн юм жүжигийн аргаар тэр асуудлыг шийдэх гэж оролцсон. Тэгээ охин маань их удалгүй гарсан. Үр дүн өгсөн гэсэн үг үү тий? Үгүй одоо үр дүн өгсөөс бид нар мэдэхгүй шүү. Тухайн үед бол болчлоо л гэж бодоо. Тэгээ яалтчгүй хугацаа тавьчихдал гарсан л да. Тэгээ азар бараг хагас жилийн дараа ч нэг автобусны будал дээр нэг охинтойгоо таарч байгаа. Их хөрхөн их тийм нүдэн дулаахан охин л да. Тэгсэн чинь нэг залуутай зогсож байна. Тэгээ угаасаа яаж яхад нэг үеийнхээ тэр ойролцоо хамт сурдаг өөр чиглэлээр сурдаг оюутан залууга жоохон сэтгэл алдарсан байсан. Нөгөөх нь ч гэсэн өөртөө талтай ч байж магадгүй гэхдээ мэдэхгүй байна гэсэн чинь нөгөөхтэй харин үү хэрэгж байгаа гэдэг хоёлаа. Тэг гайгүй юу гэсэн гайгүй юм чи өстой их байрлсан шүү гэд.
Тэгээ энэ дээрс юу их анзаарчихсан бэхээр нэгдүгээр тийм ойгуудлын асуудал мэрсэрийн хүүхдэд байсан. Зарим нэг юм сандаггүй. Хүмүүс одоо чи тэгсэн шүү дээ гэхээр ерөөс тэр би юу дээ гүү илгүүдээ би тэхгүй би яадсан ч тэхгүй ч гэдэг юм ингээд тэгэд дотроо ингээ хүмүүстэй нэг тэр хүүхдийн хувьд бол миний ойлгосноор бол нөгөө хүмүүс чи тэгсэн шүү дээ гэл өөрийнх нь санахгүй юм хэлэхээр зэрэг одоо улаартлаа би тгээгүй өстэй гэл ингээ улаардаггүй тэгсгээл за тэгсэн билгүү дээ гэл нөгөө ингээд 50-аар хүлээж аваад ч гэдэм эсвэл хүмүүстэй сөргөлдсөхгүй тулд тэр хүн чинь хүний арга ивийг л олж амьдрдгийн болохоор хөөрхөн амтан одоо за тэгсэн л илгүүдээ хүлийн зөвшөөрмөөргүй юм байсан ч гэсэн тэгсэн л юм билгүүдээ гисгэл ингээ орхидог нэг тийм учраас тэр ойгуудлын асуудлууд бол мэрсэр байсан байдаг. Хоёрдугаар бас нэг анзаарчихсан юм юу байсан бэхээр зэрэг энэ хүүхдэд нөгөө нэг ингээд зарим нэг тохиолдолд ингээд бүр өөрөө ч өөрөө ч хүртэл ингээд нэг би ингээ хэлчихв нэг өөрийгөө ингээд нэг л би яг өнөөдөр яг энэ яг миний дуу хоолой те эсвэл миний бодол санаа би хизээч ингэж бодохгүй дээ ч гэдэг нэг өөрийгөө нэг өөрөө биш юм байна гэдэг ийм мэдрэмжүүд үе юм цухалдсан. Тэгэхдээ тэрэндээ ихтгэлтэй биш л дээ зайлуул ингээл тэгсгээд өнгөрчсөн юм байсан байдаг. Хоёрдугаар тэгэхэд юу ихээр зэрэг үе ингээд толгой аимшигтай өвддөг. Манайха одоо таллаж өвдөх гэж нэрлэдэг л дээ мигрен гэж нэрлэдэг. Тэгэхээр яг тийм мигрен төстэй өвдөлт толгойн талсан өвдөлт яг өвддөг. Тэгээд тэр өвдөж явах үедээ ерөөсөө юу болсон яасан нэг ерөөсөө бараг сандгүй. Тэгэл ерөөсөө өвдөлтийг л мэдэрдэг. Тэгэл энэ өвдөлт хурдан дуусаасаа энэ өвдөлт хизээ намжих юм болол гэж боддог болохоос ш тэр үед одоо орчин дайранд нь юу болсон хинтээ яасан юу ярьсан ямар үйл хийснээс хандаггүй. За тэгэл нэг мэдгэтэл өвдөлт намдсан байдаг. Намдсны дараа одоо ямар хугацаатайг сайн санахгүй өөрөө сайн мэддэггүй. Гэхдээ л хүмүүс ихэнхдээ тэр намдсны дараа л болов гэж өөрөө хэлдэг. Чи нэг тэгсэн штэ гэхээр зэрэг би юу гэж тэгж байгаа юм гэдэг. Тэгэхээр зэрэг нөгөө онлын хувьд ингээд энэ би хуваагдмал би хүний эмгийн одоо эмнэлэг зүйн шинжүүд гэдэг дээр байдаг л да. Голдуу ингээд би хүндээ нөгөө хуваагдмал биедээ шилжихтэй ингээд маш их өвдөлтийг мэдэрсэн байх ч гэдэг юм уу талсан өвдөлт голдуу мигрен л гэж бичигдсэн байдаг. Бидний ажигласан бас нэг зүйл мань хүнтэй бид нар ингээд ажиллаж байхад би хүн хуваагдмал бие биедээ шилжихтэй эсвэл бие биенийг тэр хуваагдмал биед бие бинийгээ таньдагч байдаг, таньдгүйч байдаг. Эзэн биеэ мэддэг хуваагдмал бие хүн байхад эзнээ мэддэггүй хуваагдмал байдаг. Жишээлбэл энэ гэж мэддэг тийм ганцхан өөрийгөө л мэддэг. Хуваагдмал биед бие бинийгээ өөрсдөө таньдаг байж болно. Тэгвэл энэ кейсийн хувьд бол жижигээ бол аврагчаа таньдаг, мэддэг. Ерөнхийдөө нэг юм намайг амрах нэг ах байдаг гэдэг яаж байгаа. Тэр жижигээс гадна бас нэг одоо нөхрөөхай нэг охин нэг 14 тавта тэр ч одоо хин гэд томоо гэж илүү яалаа би одоо бас сайн санахгүй байна. Тэгэд тэр болохоор зэрэг бол энэ эрэгтэйг бол сайн мэддэггүй. Жижигээ сүүлийн үед нэг ахтай болсон гинлээч гэдэг юм ярьж байгаа болохоос яг одоо сайн мэддэггүй. Жижигээр дамжуулсан маягтай нэг юм. Ер нь хойд нь бол биуд ингэ сонсож байхад бол тийм байдаг л да. Хэн нэгнийхээ аврагч юм уу эсвэл зурчилдаг хүмүүс байхад бүр эсрэг тесрэг дайс хэнцэлдэг бие хүмүүс байдаг тий. Эсвэл бие биенийхээ тухай оршин байдаг гэдэг огтхонч мэддэггүй юм тохиолдод байдаг. Зарим нэг бие хүмүүс нь эзэн хүнээ мэддэг хад зарим нь эзэн биеэ мэддэг. Эзэн бие нь зарим нэг бие хүнээ би нэг иймэрхүү зан гаргаад идэх юм шиг байгаа юм ч гэдэг юм хүмүүсийн ярианаар нэг юм гадралдаг байж болзошгүй гэдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд бол эзэн бие бол хуваагдмал бие тэр болгон мэддгүүл гэж ярьдаг л да. Тийм байна. Та яг одоо нөгөө эхнээс нь ахуулаад дуустал энэ нөгөө бодит кейсийг ярихаар яг энэ сэтгц хуваагдах эмгэг гэдгийг юу болохыг бас маш нөгөө илүү бодитоор ойлгож хүлээж авч ийн л та. Тэгэхээр үүнээс би танаас нэг зүйлийг л асуумаар байна. Одоо тэр хүнд те чи өөрөө ийм одоо нөгөө эмгэгтэй юм байна шүү. Ингээд ийм ингэж хуваагддаг юм байна шүү гэдгийг өөртөө хэлсэн үү? Гоё те. Яг ер нь бол бидний хувьд бол хэлсэн гэхээсээ илүү одоо нэгсэндээ сэтгцэн эрүүл мэндийн боловсрал олгосон гэж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ хуваагдах механизм эго ер нь өөрийгөө хамгаалах маш олон механизм байна. Тэр дундаа хүүхэд бага настай байхын хэрээр хамгийн их ашигладаг нь хуваагдмал. Хуваагдах
диссоциац буюу энэ хуваагдал. Жишээл бид нар өөрсдөө ч гэсэн энийг ашигласан байж болдог. Одоо би зүгээр энгийн кейс яриа л да. Зүгээр л бидний дунд тохиолдог. Жишээлбэл бидний үед ингээд одоо энэ стеритэх төстөө стерийн үед ажиглагддаг энэ олон янзын хамгаалах механизмуудыг одоо ашигласан нэг зүйл юу гэхээр зэрэг заримдаа бид нар тэгдэг шүү дээ. Нэг хүнтэй ингээ уулзж байна те. Анхудаа уулзж байгаа мэт боловч би энэ хүнтэй яг ийм цаг үед яг ийм хувцастай яг ингэж уулзаад ийм сэдвээр яриад ингэж гараа бариад ингэж салсан. Тэгтээ бодтойгоор битээр анхудаа уулзж байгаа. Тийм зүйлөөдөө. Тийм үйл явдал яг ингэж давтагдчихж байгаа юм шиг мэдрэмж. Тэгэнгүүт хүмүүс юу гэдэг вэ гэхээр би зүтэлсэн юм байна. Миний зүтэлтэй ирээдүйг харсан юм билүү дээ. Зүуд биелж ин ч гэдэг юм ингээд. Гэтэл энэ бол их хвчлэн одоо ухамсар үл ухамсарлах хоёрын хооронд болсон ямарваа нэгэн зүйлээс болсон одоо ухамсар өөрийгөө хамгаалах хэрэгтэй болсон тий яг өөрийгөө хамгаалах хэрэгтэй болсон тэр нэг нөхцөл байдалд бол болсон дурсамжууд маань бидний хуваагдмал орон зайд байж байгаад эргэж гарч иж байгаа гэж үздэг. Өшөө бас энд хамааруулж болох төстөө байж болох нэг механизм байдаг л да бас хүмүүсийн дунд аягүй их тохиолдол байдаг. Ялангуяа хүүхэд байхдаа одоо намайг хэлэнгүү чи ч гэсэн би тэгжсэн л гэж хэлнэ. Ингээд хүүхэд байхад ингээд яагаад ч юм ямар шалтгаантайг мэдэхгүй хөл өвдөх. Эц өвдөх. Яа хөл өвдөд л гэдэг те. Тэгээ ээж аав юу гэдэг лээ? Өндөр болох гэж байна гэдэг шүү дээ. Тэр өвдснийхаа доор өндөр болсон бид нар. Ааха. Үгүй шүү дээ. Ихэнх хүмүүс тэгдэг. Тэгтэл тэр өвдөх гэдэг маань яг үнэндээ бол бодтой өвдөх зүйл юусаа байгаагүй. Тэр яагаад өвдөлтийг юу мэдрээд байна гэхээр сэтгэлд ямар нэгэн таагүй зүйлийг мэдэрсэн байдаг. Яг тэр сэтгэлийн энерги маань голдуу бие дээр өвдөлтийн шинж болж илэрч болдог. Тэгээ ийм хувир хуваагдах юм зөндөө байдаг. Тэгэхээр зэрэг энэчнээс хичнээнч одоо бид нар одоо багада маш олон зүйлийг ингээд сэтгэл таагүй зүйлээ бид нар хүлээж авахгүй хүсвэл ингээд өөр зүйлийн тухай боддог шүү. Тий. Тэгээ өөртөөхөө дуртай юм. Тэгэл юу болсон бэ? Яасан бэ гэж өнгөрдөг. Тэгэхээр энэ тохиолдол нөгөө диссоциац ажиллаж байгаа байхгүй. Энийг хүлээж авахгүй тулд би өөрийгөө хуваагаад огт өөр зүйлийг гэсэн. Тэгэхээр ийм хүүхэд хүн хэдий ч нэ бага настай байх тусам сэтгцийнх нь үйл ажиллагаа хүлээж авч даван туулахад хэцүү байсан зүйлүүд дээр голдуу эго хамгаалах механизмуудыг ашигладаг. Тэрний ихэнхдээ голдуу диссоциац ашигладаг. Тэгээд би дөрөв хэлсэн шүү дээ. Тэр диссоциацыг ашигласан ч гэсэн амьдралынхаа явцад тухайн ашиглагдсан диссоциац ашиглаад нууцсан байсан зүйлүүдэд зугуухан өөртөө очрыг олоо. За энэ нэг тийм нуух зүйл шээ. Энэний чи ингээл ойлгочих хэрэгтэй байсан юм шүү дээ. Тийм аим өөрөгч юм шиг байна шүү дээ. Хүлэн зөвшөөд очрыг олоод энийг тайл хийгээд засаж залруулах тохиолдол. Тэгж чадахгүй байгаанууд минь одоо бүхэл бүтэн бие хүн болж оршин тогтноод байх юм бол хуваагдмал одоо бие хүн үүсгэсэн асуудал болж гинүү даал гэдэг юм байдаг. Тэгэхээр ер нь бол хичнээн олон бие хүн гарч ирэх тусам төдий хэмжээгээр одоо нөгөө нэг сэтгцэд нь ямар нэг шархалгаар зүйл болсон л гэсэн үг байна шүү дээ тий. Тэр олон бие хүнийг илрүүлэхийн тулд ер нь бол тэр хүний бүх дурсамжийг нь хариулж тий тодорхой гаргаж ирдэг. Одоо аль болохоор тэр хүний өөрөө ч ойлгож учрыг нь болохгүй ухамсарлаж чадаагүй тэр бүх одоо мэдээлэлтэй ажиллах хэрэг гарна гэсэн үг. Тийм бахан. Маш сонирхолтой байна л да. Тэгээд өнөөдрийн сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн маань сэдв бол сэтгэл хуваагдах эмгэг. Бас эмчийн маань хэлснээр сэтгэх хуваагдах эмгэг гэж ярьж байгаа тий. Одоо энэ хөө эмгэгийн талаар та бүгдтэй мэдээлэл хүргэж байгаа юм шүү. За нэвтрүүлгийн маань зочноор Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ангаах ухааны их сургуулийн сэтгцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, Ангаах ухааны доктор, сэтгцийн эмгэг судлаач, ахлах зэргийн эмч, сэтгэл судлаач, оюун сурын эмч оролцож байгаа. Тэгээд маш одоо сонирхолтой бодит жишээнүүд дээр үндэслэж бас энэхүү эмгэгийг хүмүүсттэй ер нь ийм зүйл байдаг шүү гэдгийг бас тодорхойлж өгч чадсан болов уу гэж би бас итгэж байна. Тэгээд зөндөө олон бас асуух зүйлүүд байтал таны нөгөө яриан дундаас хариултууд маань гараад ирлээ. Тэгээд шинж тэмдгийн хувьд ч гэсэн те ямар шинж тэмдэг илэрдгүү гэд бас нэг зүйл нь юу гэхээр эдгээр хүмүүс нийгэмд одоо олон нийтийн дунд хэвийнээр ингээд амьдарч болж гинэ гэсэн үг байна шүү дээ те. Миний ойлгосноор бол
хуваагдмал биеүдэн ч тэр эзэн биеийнхээ одоо эзэн бие маань өөрөө ч тэр нийгэм дасан зохицох асуудал ноцтой чурчигдөөгүй одоо ур чадвар дасан зохицох чадвараа хадгалаад явж байгаа тохиолдолд бол ажлын ч амьдралын ч айлгой асуудлуудаа ингээд зохицуулаад явж чаддаг юм шүү. Тэрүүгээрээ л нөгөө солиорох юмгуудээс ялгаатай. Гэхдээ тэр яригдж байгаа зүйлүүд нь одоо жишээлбэл ихэнх хүнд юу гэдэг юм би нэг өөр хүн болоод ингээ яриад байна ч гэдэг юм уу те. Тэгээд зарим нэг тохиолдолд жишээлбэл одоо зарим кейсүүдээс ингэж яхад шин дээр хуваагдмал бие дотор нь уг эзэн бие нь болохоор зэрэг эсрэг хүснээ сонирхдаг байх. Зарим хуваагдмал бие нь ижил хүсээ сонирхдаг эсвэл трансгендер ч гэдэг юм бэлгийн асуудалтай хүмүүсийн асуудлууд багч. Тэгэхээр энэ тохиолдлууд нь магадгүй одоо тухайн эзэн биеийнхээ оршин тогтнох, эзэн биеийнхээ хувийн болон албаны ажил гүйцэтгэх тэр ур чадвар янз бүрийн асуудал одоо хор нөлөөтэй мэдгэдэггүйц юм нөлөөлөл үзүүлэхгүй байх юм бол магадгүй ингээд цогцоод яваад идэх юм болоо та. Тийм ч учраас магадгүй эмчид эмнэлгийн тусламжинд бага ханддаг байх. Хоёрдугаар тэгэхэд энийг нөгөө өвчин гэж ойлгохгүй байгаа учраас одоо сэтгцийн эмчд хязж хандахгүй. Гэтэл яг манай тохиолдол жишээлбэл манай сэтгэл судлаачд маань бол ихэнх нь бол эмнэлэг зүүн ямар ч дадлага ур чадваргүй төгсөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний буруу биш угаасаа тогтолцоон тийм байгаа. Тэгэхээр тийм хүмүүстэй очихоор нөгөө тэр дадлага туршлага багтаа улсууд маань магадгүй илрүүлэхгүй ч гэж болно. Тэгээд ноцтой асуудал гарахгүй яваад байх юм бол одоо мэдхгүй явах. Зүгээр би хувьд дотор бас нэг зүйлийг сая санаанд орчлоо. Одоо манайх чинь тэгж штэ бөө болол тимч дүрд буусан ийм ч тэчнээн одоо онгодтой гал ингээл яриад. Тэгтэл үнэхээр тэр онгодтой гэж юм байдгүйгүй юу гэдэг бас их сонь. Яа тэгэхээр манай шинжлэх ухааны үүднээс бол бөө бүүлнэ гэдэг бол тэр бөөгийн онгод сахиусыг авч байгаа гэдэг асуудал нь бол энэ хуваагдах асуудалтай маш ойрхон байхгүй. Харин түрүүн бас таны ярианаас сонсоод би яг наадах чинь дотроо бодоод суужээ. Яаж ялгарх вэ? Тийм болохоор зэрэг бид нар бол одоо энэ бөөнөрийн дунд хичнээн ийм асуудалтай байдгүй гэдэг бас судлаад үзвэл сонирхолтой л ахалтай. Гэхдээ одоо тэрийг судлахад бас манай нийгэм хүлээж авахгүй юу гэдэг бас их сонир. Тэрний төлөө манай сэтгэл судлаачд маань сэтгцийн эмч судлаачд аль нь маш сайн боловсрох хэрэгтэй. Яг тэгэхээр зэрэг одоо сэтгц хуваагдах буюу бие хүн хуваагдах эмгэгтэй ажиллах одоо сэтгэл судлаач хүнд шалгуур өгдөг. Дор хаяад сэтгэл судлалын чиглэлээр одоо PH хамгаалсан байх ёстой ч гэдэг юм уу тийм. Тухайн хүнтэй ажиллах тэр сэтгэл засал хэмжилгээ, сэтгэл психоаналитик хэмжилгээ голдуу хийдэг энэ үед. Тэгээ энэ чиглэлээр бол маш өндөр түвшинд бэлтгэгдсэн туршлагатай байх ёстой 40-өөс дээш нас ч гэдэг юм уу. Одоо Америкт бол их өндөр шалгуурууд байдаг юм бэл. Тэгэхээр манайх бол харьцангуй тэр тал дээр бол энэ хөгжил бага байгаа учраас бид нар ийм чиглэлээр мэрэгчлэнээ аягүй сайн бэлтгэх. Тэгээ мэрэгчлэн маань өөрсдөө их сайн боловсрох хэрэгтэй. Зөвхөн яг энэ дашрамд би нэг үг хэлэхэд одоо өөрөг нэг ахмад эмч гэж хэлэх нь хайшин. Гэхдээ ямар ч хэлсэн одоо би сургууль төгснөөс хойш эмнэлэг зүйн практикт одоо 20 гаруй жил ажиллаж байна. 21 2 дахь жил рүү орж байгаа юм байна. За тэр тусмаа одоо энэ одоо 16 7 жил нь би энэ сэтгэл засал сэтгэл зүйн зөвлөгөө заслаар ажилласан. Сүүлийн үед бол энэ салбарыг одоо сонирхож орж ирж байгаа эмч нар маань ч их байна. За залуу сэтгэл судлаачд маань ч гэсэн ерөөсөө одоо янз янзын зорилгоор энэ чиглэлээр маш их шуурч байна. Би хувьдаа бол өөрийн хоригдлуулсан туршлагаасаа үнэхээр одоо хүсэж чин сэтгэлээс хүсэж захих нэг юм лээд. Ялангуяа сэтгцэн тэр дундаа сэтгэлийн шалтгаанд эмгэг гэж бид нар хэлдэг. Энэ стресстэй холбоотой, энэ сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой, тэрний үр дагавар болж гарч байгаа энэ нарийн нийлмэл ийм эмгэгтэй хүмүүсийг зоосны нүхээр харж ажиллана гэдэг худлаа шүү. Ийм хүмүүст маш одоо өндөр ёс зүйн одоо төлөвшөлтөй байж иж өөрийгөө болон өрөөл бусдын хожимоо хідэн үеэр нь одоо дамж болзошгүй сэтгэлийн ноцтой шарахыг эмчээсээ ажилтнаас авахгүйгээр ажиллахын тулд маш их хүнлэг байх ёстой, төвчээртэй байх ёстой. Ялангуяа өөрөө хувь хүн маань өөрөөс ёс зүйн хувьд аягүй сайн бэлтгэгдсэн байх ёстой. Гэтэл харамсалтай нь манайх энийг дутуу ойлгодог. Тэгээ одоо ингээл
нэг талдаа сошиал сүртэнд сайхан хүмүүст янз янзын мэдээлэл хүргэж байна. Гэхдээ энэний бас нэг сөрөг тал нь юу гэхээр ямар ч туршлагагүй мэдэж хүмүүсээ яг энэ нэг эмзэг асуудал дээр тоололт хийгээд ямар ч туршлагагүй ээж одоо том юм ярьдаг. Эсвэл худлаа мэдээлэл цэцдэг. Гэтэл сэтгцэн эрүүл мэндийн боловсрол гэдэг маань өөрөө маш үнэн зөв байхгүй бол шууд хүнийг алахгүй ч гэсэн хэдэн үеэр хизээж арилшгүй сэтгэлийн толботой. Магадгүй тэр толбом нь хизээ нэгэн цагт одоо энэ мэтчил ноцтой маш комплексны нарийн нийлмэл яривхтай төвхтэй асуудал үүсэхгүй. Тийм учраас би энэ чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа залуу мэрэгчлэлтнүүдэд одоо бүр чин сэтгэлээсээ захих юм тэр. Хүний сэтгэлээр бити тоглоорой л гэж хэлэх гээд. Үг гэдэг бол аврагч маш гайхамшиг бүтээн. Гэхдээ аврах тэр чинь гаргаж чадахгүй бол хүлэхтэй зүгээр л биеэр нь хүлэхгүй махад сэтгэлээр нь хүлчих юм бол залуучууд дийлдгэр зомби болгоно л гэсэн. Маш зөв гаргалгаатай байх хэрэгтэй тий. Тэгээд саяны ингээл та бүхэн ярилцж байгаа зүйл магадгүй одоо энгийн хүмүүсийн хувьд маш хол сонсогдох боловч нийгэмд бидний дунд бас байхыг үүсэхгүй л зүйл тий. Тулгамдж байгаа асуудалч болж мэдэх зүйлс. Тэгэхээр хүн ер нь ингээд амьдралынхаа туршид нөгөө өдөр тутмынхаа амьдралд ингээл цаг хугацааг өнгөрүүлээл бусад зүйлд ингээд тэ өөртөөгөө ярилцах ч юм уу цаг гарахгүй ингээл өдөр хоног маш хурдан өнгөрч ийн гэдэг боловч яг сэтгцэн эрүүл мэндийн одоо боловсрол дээр өөрийнхөө сэтгэл зүй дээр маш их цаг гаргах хэрэгтэй юм шиг байгаа нь тий. Энэ бол альва нөгөө нэг одоо сэтгцэн альва нэг өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх би чи одоо юу болоод яагаад байгаа илээ гэдгээ тий. Тэг ухамсарлаж бодох тэр цаг хугацааг хүмүүс өдөр болгон өөрсөндөө гарах хэрэгтэй юм шиг санагддгийн. Тэр гаргах цаг бол хамгийн энгийн зүйл. Тэр нь юу гэхээр ярилцах. Ерөөсөө л бие биентэй ярилцна гэдэг нь заавал хэдэн 10 цагаар биш. Жишээлбэл хоол хийж байхдаа хүүхдүүдтэй ярилцах ч байт юм. Гэхдээ зүгээр нэг өнөөдөр юу хийнгээ биш. Өнөөдөр хийсэн зүйлүүдээс юу мэдэрсэн тэр сэтгэл. Тэрийг өөрөө юу гэж ойлгож байгаа. Ойлголт гэдэг бол хүн бүхэн өөрөөхөө ойлгож өөрийн үзэл бодлороо тайлбарлана. Гэхдээ тэр бүхэн заавал буруу байх албатай ш. Яагаад заавал чиний зөв байх ёстой тэр хүний буруу байх ёстой. Сонсоод нэрээ ийм зүйлийг ингэж бодож болох юм байна. Эсвэл одоо нэрээ ийм зүйлийг ингэж ойлгол яах юм бол эсвэл нийтийн зүгээр энийг юу гэж ойлгодгоо. Олон нийт энийг яаж хүлээж авах вэ? Ийм зүйлийг. Тэрийг үзэл бодлоо уралдуулж ярилцсанаар эцээцэд хүн бүхэн өөрийнхөө энэ чи ийм байж болох юм байна гэдэг тунгаа бол. Тэр нь зөв буруу гэд цаг хугацаа харуулна. Гэхдээ тэр чинь хүн л болсон энэ дээр чинь жижиг залруулаад явна гэсэн үг байхгүй. Яг үнэ. За сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн бас яг гол утга учир бол тэр яаж сэтгэлийн дархлаатай байх вэ те? Өөрсдөө яаж одоо хамгаалах вэ? Тэгэхээр энэ зүйлийг бас төгсгөлтөнд та маш сайхан илэрхийллээ. Өнөөдрийн ярилцсан сэдвийн хүрээнд одоо мэдээч тэр хүн эргэн тойрны хүмүүсээсээ одоо шарх авж гинэ гэдэг маань гэр бүл гэдэг зүйл яригдахаас өөр аргагүй болж байна тий. Тэгэхээр гэр бүлийн хүмүүс хоорондоо одоо яаж нэг нэгнийгаа тий сэтгэл санаагаар маш гоё дэмжиж хамгаалж одоо альва сэтгцэн эмэхээс өөрсдөө урьдчилан сэргийлж явах вэ? Энэ л дээр та төсөөлтөн зөвлөгөө өгөхгүй юу? Тэг хоёулын нэвтрүүлгээ өндөрлөө. Юуны өмнө танаа нэвтрүүлэгт орох яг зөвшөөрөл өгсөн хамгийн гол үндэс танаа нэр байсан сэтгэлийн дархлаа гэдэг. Яагаад гэхээр зэрэг миний одоо анаахны докторийн зэрэг хамгаалсан бүтээл маань болохоор амиа орлох асуудал байсан. Тэгээ яг тэн дээр миний явж эцсийн дүгнэлтэнд би тэгж дүгнжсэн байхгүй. Одоо өнөөдөр ингээд залуусын маань ялангуяа сэтгэлийн дархлаад чанар алдагдсанаас л ийм одоо шийдвэрүүдэд гаргахад хүрээд байна гэдэг. Эрдэмтдийн зөвлөлөө маш олон эрдэмтэд надад сэтгэлийн дархлаа гэж яг чухам юу вэ гэж асуусан. Одоо энийг яаж юугаар томьёолох вэ гэдэг. Тэгээ яг энийг би байнга л боддог л да өнөө өглөө хүртэл босоод би за сэтгэлийн дархлаа энэ жилийн нөгөө он эхэлж байгаа учраас юу хийх вүлээ яах вүлээ гэдэг бодож байгаа. Надад яг энэ сэтгэлийн дархлаа гэдгээ би батлах боломж байдаг болов судлах боломж байгаа юу гэж бодож байхад яг өөрөө ярьсан л та. Тэгээ миний зүгээр хувийн амьдралын болон ингээд ажлын туршлагаас ингээд харж байхад хүний сэтгэлийн дархлаа гэдэг бол хүн хизээ бие хүн болж хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж дуудагдах болсон тэр цагаас юм болов. Тэр нь юу гэхээр нэрээ эцэг их нэр оноо. Яг тэр үеэс эхлээд энэ чиний нэр шүү гэд
тэр нэрээр дуудсан үеэс эхлээл тэр хүний сэтгэл зүйн дархлаа нь одоо оршин тогтнох гэж тий бий болж бүрэлдэн тогтож эхэлдэг юм болов гэж боддог. Тийм учраас энэгээр бие үйлчлэгч нь ихэр зэрэг энэ баг цагаас нь эхлээл одоо эцэг их тухайн бие хүний өмнө маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага гэхээр заавал өдөр болгон аманд нь хоол хийж тий хувцас барьснаар биш байдаг. Хамгийн гол нь сэтгэлийн яаж бүтэн байлгах вэ гэдэг юм дээр их бодох хэрэгтэй болов. Яг хувь хүн л болсон хойно алдах юм байна уу? Надад ч гэсэн одоо манай үйлчлүүлэгч заримд хэлдэг байхгүй хэвээр. Одоо гэр бүлийн хүн аюу азтай нөхөрнөөс мөн азтай ийм сайн авгаатай хизээч уралдаггүй байх гэдэг юм өстой хүүхдүүд нь аюу азтай аюу сайн ээж байх. Үгүй яг хувь хүний хувьд оюусрын 70 оноо зөндөл юм байгаа. Уралдах үедээ уурлан тий буруу үг хэлэх үедээ буруу хэлнэ. Гэхдээ би өөртөө тавьдаг нэг хэдхэн зарчим байдаг байхгүй. Хүн алдаж болно болов яах. Гэхдээ тэрийг залруулдаг байх хэрэгтэй. Ядчил хүүхдүүдээсээ тэр үлгийтэй нялхт няраа хэл мэдэхгүй нь хамаагүй. Хэл мэдэхгүй л гэж хүмүүс ойлгоод байгаа болохоос сэтгэл нь аль гэж хөгжөөд эхэлдэг байхгүй. Тэр чинь хөгждөг учраас л энэ хүн надад сайн хандж байна, энэ надад муухай хандж байна гэдэг хүүхд чинь мэдж байгаа шүү дээ. Ойлгох нь хүртэл өөр байдаг. Тэр үеэс нь эхлээл буруу болвол ээж нь буруу юм хийчлээ, уучлаарай тий. Яагаад ийм юм болчихвоо гэдгийг тайлбарладаг байхын хэрээр хүүхэд одоо тэнчнээс өөрийнхөө зөв буруу болохгүйгээрээ хүлээж авчаад эргээд амьдралынхаа хавцад тэрийг буруу байсан бол залруулаад явах. Эн чинь л явж байгаа нөгөө насан туршид сэтгэл зүйн дархлаат байдлыг бүрэлдэн бий болгоход тэр суурийг улам хөгжүүлж идэв. Тийм болохоор эцэг их гэхээр бас нэг зүйл дээр одоо гэр бүл гэхээр заавал эцэг их хүүхэд байж явах ёстой гэдэг нэг ойлголт байдаг. Гэтэл өнөө цаг үед бас тэр нэлээд алдагдсан байна. Яг үнэндээ бол эцэг их хүүхэд гуруулаа байгаа мөртлөөсөө аав ээж эцэг болгон аав болохгүй ээж болгон их болгон ээж болдоггүй л байхгүй. Зүгээр тээж төрүүлснээрээ би энэний ээж гэж хэлж болохгүй. Тээж төрүүлсэн ирнэ хүүхдтэй харь илгийн хүн шиг одоо ингээл годомжинд хайцсан байна гэдэг юм уу эсвэл ахархан ингээл юу ч мэдхгүй нэрээ хүүхдүүдийг дагуулчаал ингээ гойлгогоогоо сууж хахад надад өрнөд талтармаар байдаг. Тэр хүүхдийг өрөвдөхөөс илүү ээж аавын зүхмээр санагддаг нэ нүг үлгэд. Яагаад ийм учир мэдхгүй амьдралыг гоёгээд ирсэн энэ хүүхдүүдээр яагаад ийм багаас нь ийм муухай зүйлийг хийлгэнэ вэ? Тэ энэ хүүхэд ерөөсөө би мөнгөний хэрэгсэл юм байна гэдгийг өсөх наснаас ингэж бодож ирсэн хүн бол тэгээд ирээдүйн амьдрал нь юу болох вэ? Яаж бодсон сэтгэл зүйн дархлаа энэ дээр бүр яриад ч хэрэггүй байна. Тийм болохоор сэтгэл зүйн дархлаа, сэтгэлийн дархлаа гэдэг зүйл бол холоос хайх зүйл биш. Эцэг их гэж хэлж байгаа усуд минь яаж хүүхдийнхөө өмнө эцэг их биш аав ээж болж чадж байгаа вэ гэдэг мэл хүүхдийнхаа сэтгэл зүйн дархлааг хэр бий болгож байгаа вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Хэрвээ аав ээж хүүхд чинь таныг ээжээ эсвэл ааваа гэж дуудахгүй байгаа бол та хүүхдийнхээ хувьд аав биш ээж биш юм. Загнажсэн ч гэсэн миний ээж намайг цохиод авцсан шүү гэжсэн гомдолж байгаа ч гэсэн ээж минь надад тайртай аав минь миний төлөө бүхнийг хэд би ямар ч цаг үед аавдаа ээждээ итгэдэг миний хамгийн чухал хүмүүс гэд сэтгэлдээ ойр ээнэгшиж хүлээж авсан бол тэр бол аав ээж. Тийм болохоор сэтгэл зүйн дархлаа, сэтгэлийн дархлаа гэдэг яг энэ зүйлээр л бүрэлдэдэм болов гэж боддог. Хэрвээ ингэж чадаагүй бол хожим хойно бие хүн болоод би даасан шийдвэр гаргах үедээ мэдээж амьдралын янз бүрийн ороо босгоо цагуудад буруу алдаатай оноотой зүйл гаргахыг үгүйсэхгүй. Хамгийн гол нь биеийн дархлаанаас илүү сэтгэлийн дархлаа нь бүрэн даван тул харьцангуй аюулгүй тогтворчсон хүн бол яаж игэл буруу зүйлээ залруулж чаддаг. Тийм болохоор энэ бол их чухал зүйл. Тэгээ танах яг ийм зүйлийг сонгож бас нэвтрүүлгээ нэрлсэнд надад их таалагдсан. Энэ бол бид яарахгүй ярих хэрэгтэй зүйл. Тийм шүү. Механик хэрэгцээ тий механик байдлаар хангах биш сэтгэл зүйг маш гоё. Яг одоо зөв төлөвшөлт нь анхаарах хэрэгтэй гэдэг зүйлийг тий. Тэгээд бас нэг юмыг би боддог байхгүй. Бид нар заавал бүтэн байж бүх юмыг гүцэд өгдөггүй гэлөөгүй. Бидний дутуу зүйлч хүүхдэд бас амьдралд чинь бүрэн байх үеэс гадна дутуу зүйл гэдэг юм. Өөрөөр хэлбэл нартай байхад сар байж таарна, өдөр байж, шөнө байж таарна. Бид нар зовлон гэдгийг туулж жаргалыг үнэлэх үнэлэмжтэй болно. Жаргал гэж хэлэхийн тулд бид нар зовлон гэж юу вэ гэдгийг мэдэрсэн байх хэрэгтэй болж байгаа. Тийм болохоор эцэгхүүд одоо ингээд зарим нэг талаараа би жоохон шүмжэлтэй ханддаг байхгүй хүүхдийг дандаа ингээд магтах хэрэгтэй.
хүүхдийг ерөөсөө загинж болохгүй, хүүхдэд муу үг хэлж болохгүй. Дандаа сайн үг хэллээ. Өнөөдөр тэгээ хүмүүс маань юу болсон юм? Одоо манай оюутнуудаас харддаг байхгүй. Ингээл сайн шүү, хөөрхөн шүү, онц шүү гэхгүй л бол баргийн юмд ер нь ингээ урганаад байх шинжтэй. Заавал магтуулах гад. Гэтэл тэр магтуулаад байгаа улсууд нь зүгээр л популистууд болж байгааг та нар харж байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг хүнд бол сайн муу үг, сайхан муухай бүх зүйл аль болох тунгаа олсон байдлаар тэнцвэртэй очиж чадчихэж тэрний дархлаа гэдэг юм зөв юмстай. Тийм болохоор зарим нэг зүйлийг бид нэр дандаа хүүхдэд сайн зүйлийг харуулах амттан өгөх биш. Бид нар хайж гисэн хэтрүүлэхгүйгээр тунгийн тааруулж одоо юм өгөх. Гэхдээ манай багш хэлдэг байсан юм. Ер нь юмны тун тэр дундаа хүмүүжлийн тунг тааруулна гэдэг л хамгийн хамаагүй гэж. Энэ үнэхээр хамаагүй юм шиг байна. Тийм шүү дээ. Тухайн хүнээс өөрөөс нь бас их ухаан шаардна тий. Тэр хүний өөрийнх нь бас төлөвшөлгээл маш их зүйл. Тэгэхээр явж хүмүүжил гэдэг нь л нөгөө сэтгэл зүйн дархлаа бий болгох хамгийн гол зүйл юм шиг. Яг үнэ. За маш чухал, маш олон зүйлийг та хэллээ. Тэгээд яриад байвал хоёулаа цаашаа задлаад үнэхээр олон зүйлийг ярьж болохоор байна. Тэгээд дараагийн удаад би бас яг таныг сэтгэл гутралаар амиа юу гэхлээр бас нөгөө нэг хамгаалалт хийжсэн гэж сонссон учраас энэ талаараас нэвтрүүлэгтээ урьж оролцуулъя гэд дотроос тоолцсон байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр энэхүү одоо сэтгэгц хуваагдах эмгэг гэдэг зүйлийг маш гоё тодорхой тайлбарлаж манай сонсогч нарт ийм зүйл байдгийн биш шүү гэдгийг бас ойлгуулж чадсан танд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг та бүгдэд шууд хүрлээ. Нэвтрүүлгээ эхнээс нь сонсож амжаагүй сонсогчид маань Баасан гарагийн өглөө 9 цагаас мөн 14 цагаас давталтын дугаарыг FM 104 эрүүл амьдралын радиогоор хүлээн аван сонсох боломжтой. За мөн манай радиогийн FM 104 эрүүл амьдралын радио гэсэн Facebook хуудсан дээр бас сонсохоор тавигдана. Тэгэхээр та бүхэн цаг гаргаад эрүүл мэндэд цаг гаргаад заавал сонсорой гэж хэлмээр байна. Өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань зочноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны их сургуулийн сэтгцэн эрүүл мэндийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор, сэтгцийн эмгэг судлаач, ахлах зэргийн эмч, оюун сүрийн эмч урагтаа оролцож та бүгдэд бас зөвлөгөө мэдээллүүдийг хүргэлээ. Тэгээд хүмүүр сэтгэлийн дархлаатай байх болтугай дараа 7 хоногийн 5 гарагт 19 цагаас шууд нэвтрүүлгээр эргүү уулзцгаая. Үргэлжлүүлээ та бүхэн FM 104 радиогийн оройны хөтөлбөрийг хүлээн аваарай.